오늘 өглөөний бурхны үгийг хамт харцгаая. Эхлэл номын 39-ыг харъя. 창세기 39장 1절부터 Эхлэл 39-ийн 1-ээс уншия. Эхлэл 39 дэх бүлгийн 1-р ишлэл. 창세기 39장 1절 Эхлэл 39-ийн 1-ийг олсон бол би уншия. Йосеф Египт руу хүргээгдэв. Тэнд түүнийг авчирсан Ишмаэлчүүдийн гараас Фараоны түшмэл ордны харуулын захирагч Потифар гэдэг нэгэн Египт хүн түүнийг худалдан авчээ. Эзэн Йосефтэй хамт байсан учраас түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж тэр өөрийн эзэн Египт хүний гэрт сууж байлаа. Түүний эзэн нь эзэн түүнтэй хамт байгааг харж мөн эзэн түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв. Йосеф эзний хайр ерөөлийг хүртэж түүнд зарагдсанд тэрээр Йосефийг гэрийнхээ даамал болгон бүх эд хөрөнгөө түүнд даатгажээ. Тэрээр Йосефор эд хөрөнгөө харгалзуулснаас хойш эзэн Йосефийн улмаас тэр Египт хүний орон гэрийг ерөөж эзний ерөөлн түүний гэр болон тариалангийн талд байсан бүх эд юмсанд хүрчээ. Тэрээр Йосефийн гарт бүх эд хөрөнгөө даатгаад өөрийн идэх хоолноос бусад зүйлийг мэдхээ болжээ. Йосеф чирэг байс сайхан биетэй үсгэлэнтэй сайхан ир байлаа. Түүнээс хойш эзнийхэн эхнэр Йосефийг харцаараа өдөж надтай унтаач шимээнгүй. Харин Йосеф татгалзаж эзнийхээ эхнэрт миний эзэн гэрийн доторх бүх эд хөрөнгийг мэддэггүй. Бүгдийг нь надад даатгсан учраас энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юу ч надад хориглоогүй учраас Учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж бурхандаа нүгэл үйлдэх билээ гэв. Тэр эмэгтэй өдөр бүр Йосефийг гуйлсаар байсан боловч Йосеф үгийг нь сонссонгүй. Түүнтэй унтсан ч үгүй, түүнтэй хамт байсан ч үгүй. Нэгэн өдөр Йосефийг ажлаа хийхээр гэрт нь ороход эзнийхээ гэрийнхнээс хинж хүм тэнд байсангүй. Тэр эмэгтэй түүнийг хувцснаас чангааж надтай унтаач гэсэнд Йосеф түүний гарт хувцаа орхиод гадагш зүгтэн гарав. Йосеф түүний гарт хувцаа хаяад зүгтэн гарав. За тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан тэдэнд хандаж хараач эзэн маань бидэнд еврей хүн авчирч түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчрхийлэх гэж над руу орж ирлээ. Тэгээд би чангаар хашгирсан. Тэр миний чанга дууга хашгирахыг сонсоод хувцсаа надад орхиод гадагшаа зүгтэн гарлаа гэв. Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нөгөө хувцсыг бэрэгдээ тавьж байв. Тэгээд тэр түүнд мөн нөгөөгээ хэлж таны бидэнд авчирсан еврей зарц намайг доромжлохоор над руу орж ирлээ. Намайг чанга дуугаар хашгирахад тэрээр хувцсаа надад орхиод гадагш зүгтэн гарсаа гэв. Эзэн нь таны зарц намайг ингэлээ гэж өөрт нь хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод ууран шатжээ. Йосефийн эзэн түүнийг барьж шоронд нь хорив. Тэр шорон нь хааны ялтнуудыг хорьдог шорон байжээ. Йосеф шоронд хоригдож байсан ч эзэн Йосефтэй хамт байж түүнд хайр инэрлийг үзүүлж шоронгийн харгалзагчийг ерөөлийг ч хүртжээ. Шоронгийн харгалзагч нь шорон байсан бүх хоригдлыг Йосефийн гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгоно Йосеф хариуцлагатай байв. Шоронгийн харгалзагч нь Йосеф даатгсан бүхнээ сандаггүй байлаа. Учир нь эзэн Йосефтэй хамт байж түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ. 23 хүртэл уншлаа. Бид нар итгэлийн амьдралаар амьдарч байгаа. Харин бид нар өөртөө төвлөрсөн байдлаар ингээд харж яадаг. Библиэлд сайн хүнийг бий гэж боддог, муу хүнийг дайсагнал гэж боддог үлээ. Тэгэж бид нар бодож Библийг уншдаг. Харин бид нар хятад кино үзэх юм бол хамгийн түрүүнд эхлэхдээ муу дүр нь гарч ирээд сайн талын хүмүүсийг алаад, хядаал тэгж явах зур нэг жижигхэн хүүхэд гарч ирсэн. Жижигхэн нэг хайрцаг дотор нуугдсан байж байгаа тий. Тэр хайрцагны тэр нүхээр тэр муу дайсны нүрийг харж агаад энэ талдаа шарахтай байна, энэ талдаа мингтэй байна, нэг нүд нь байхгүй юм байна. Тэрийг хардаг. Тэгэл ингээд сэтгэл дотроо ингээд өшөөгөө аавна гэсэн сэтгэлээр шатдаг гэсэн тий. Харин энэ
гэр өнгөрөнгөө олж байгаа л ингээл төстэй ийм агуулгатай байдаг тий. Тэгээд хамаатны гэрт очдөг ч юм уу тийм айлд ингээ хонж байгаа л сайн багштай уулзаа, сайн багшаар нь сайн дасгалжуулаад сайн одоо зодооны урлаг сураад тэр уул муул нэгээ зодооны урлаг сурж байгаа л за тэгээд том болчоод уулнаасаа буугаад тэгээд бороотой өдөр нэг өдөр дайсан дээр очив. 25 жилийн өмнө чи манай аавыг алсан, манай ээжийг хорлсон гэдэг. Тэгээ зодтолтож эхэлдэг тий. Харин тэр зодооны дундаас эхэндээ бол ингээ зодоолаад нүдүүлээл ингээ чадахгүй юм шиг болохгүй юм шиг байсаасна. Шууд нэг удаагийн цохилтоор тий. Тэр ээж аавын өшөөг нь авж байгаа шүү. Тэр дайсныг зөхөж унгаавал зөө гэдэг. Тэгээс өрөвдөлтэй тэр хөөхөн ивидээ тэр хүүгээ өрөвдөөд баярлалтай шүү дээ. Тэрхүү хүн байгаа юу? Одоо тэр муу дайсан нь унчих юм бол дайсан муу хөөхөдөө энэ муу дүр маань унцглаа штэ гэд ингээд ойлдог хүн байгаа юу? Байхгүй штэ тий. Хүн бүр адилхан байна. Тэгж боддог хүн бол галзуу солиотой хүн байх тий. Хүн бүр адилхан. Аль сул талд нь ордог. Бид нэр сайн муу мэдүүлэгч модны жимсийг Адам Ева хоёр эзнээс хойш бид нар сайныг дагдаг, мууг нь ингээд дургуутдаг учраас дотроосоо сайныг дагах мууг дургуутсгэл байдаг учраас киног л үзэхэд тэгдэг юм биш. Библийг уншихад ч гэсэн тэгдэг гэсэн. Библийг уншихад ч гэсэн яг тэр хэмжүүрээр хардаг. Библийг уншихдаа энэ муухай золиг энэ эмэгтэйг бас муухай эмэгтэй гэж харж байгаа. Энэ Библиэлд 39 дэх бүлэг дээр ямар муу дүр гарч байна? Муу эмэгтэй гарч байгаа шүү дээ, тийм. Бодипарын эхнэр муу эмэгтэй зөвлөдөө өөрөө нүгэл үлдчихэд бүх мууг нь одоо Йосефт ингээд шудраг улсаар ингээд хилсэж байгаа юм чинь муу эмэгтэй мөн одоо бодлоо яриад эзэнд нь энэ Йосеф намайг хүчрхийлэх гэжсэн гэж ингээд ярьж байна. За гэхдээ энэ нэг нууц байна. Юу байгаа гинэ? Нууц байна. Би үргэлж аврал авахаас өмнө Йосеф шиг амьдармаар байна гэдэг байсан. Харин яг үнэндээ дараа нь аврал аваад харсан чинь Йосеф бол би биш. Есүс. Мэдээж бидний сүдэрч байж болно л доо. Харин тэр муухай эмэгтэй. Тэр завхаарсан тэр муухай эмэгтэй байсан тулдаа л ашгүй дээ. Хэрвээ эрэгтэй хүн байсан бол энэ дээр түүний талаар ярих бас эвгүй л байсан байх. Харин ямар ч сан энэ муухай эмэгтэй би юм байлээ. Бид нар юм аа. Энэ муухай завхай эмэгтэй бол бидний дүр төрх гэсэн. Харин бид нарын Библийн уншиж байхдаа тэр талаар боддоггүй. Үргэлж энэ муухай эмэгтэй шиг байж болохгүй. Ийм сэтгэлээр л амьдардаг болохоос үнэхээр би муухай, завхай ийм эмэгтэйгийн эс болоод Йосеф шоронд орсон байна. Тэрэн шиг Есүс ийм муухай миний төлөө загалмайг үүрсэн байна. Загалмай цовдлогдсон байна. Энэ талаар бид нар холбож ойлгох ёстой байтал тэгдэггүй лээ. Хэрвээ бид энэ нууцыг ойлгож чадах юм бол би муу үйлдсэн, би гим хийсэн, буруу үйлдсэн, хараал авах ёстой хүн. Харин ийм миний төлөө, ийм муухай эмэгтэйгийн төлөө Йосеф оронд нь шоронд орж байгаа шүү дээ. Энэ шиг ийм муухай миний төлөө Есүс загалмайд оронд нь цовдлогдоод нас арсан байна. Ингэж бодвол ямар талархах ёстой вэ? Есүс талархах ёстой өстэй. Хэрвээ Йосеф би биш тэгсэн бол яах байсан бэ? Таны ихнэр тэр муухай эмэгтэй чинь тэгсэн ингэсэн гэл үнэнгээ хэлээл тэр чигчийн уруугаа ингээ хазаал ингээ цусын гаргаж ингээ бичиж мичээд би биш шүү гэж хашгирч орилсон байсан бол ингээд бүх юм инхрээд тэгээд бүх юм үнэн гарч ирсэн байсан бол нөгөө эмэгтэй шоронд орох ёстой байсан мэт тийм. Харин гимгүү байсан Йосеф эмэгтэйгийн гин бурууг бүгдийг нь өөрөө аваад ялаа идэхээр шоронд орчиж байгаа юм. Тийм юм чинь энэ эмэгтэй бол
амар амгалан 우리가 ам 사실 예수님이 олж авсан. 우리를 위해서 나 아니야. Бид нар ч гэсэн Есүс 나 хэрвээ 죄 없어. 막 бидний 이렇게 만약에 өмнөөс 예수님이 гим нүгэл өөрөх биш. Би биш ээ. Би гим хийгээгүй гэд хэрвээ загалмай дээрээс буугаад ирсэн байсан бол бид нар бүгдээрээ өөрсдийнхөө хийсэн буруугаас болоод өөрсдөө хараал авах хэрэгтэй байсан. 본인이 죄를 харин 지은 것처럼 Яг л Есүс өөрөө гим буруу хийсэн юм шиг загалмайд дуг дуугүй байсан. 잊지 마세요. Тэдний гим бурууг тэдэнд бүү тохох дөө гэд 저들의 죄를 용서해 Есүс ингэж хэлсэн. Эцэг 이래 минь 가지고 우리가 тэдний гим бурууг уучлаач гэж хэлэн тэгсний ачаар бид нар амьтаа болсон шүү дээ. Ингэж бодож үзвэл үнэхээр бурханд талархааштай байна. Надад энэ Эхлэл 39-р бүлэг маш их ёроол талархааштай үг байдаг. Тэгэхээр гоё үг. Яагаад гэвэл Эхлэл 39-ийн 1-р эшлэлээр харвал Йосеф Египт рүү хүргэгдэв. Тэнд түүнийг авчирсан Ишмаилчуудын гараас фараоны түшмэл ордны харууллуудын захирагч Потипар гэдэг нэгэн Египт хүн түүнийг хөдөлтөн авчээ. За энэ орвол Йосеф үргэгдсэн гэж байгаа. Египт рүү. Тэр өөрөө хүсээд явсан гээгүй үргэгдсэн гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл чирэгдэж явсан гэсэн үг. Ах нар нь түүнийг зарсан. Гэхдээ яг үнэндээ ах нарын зарсан үнэн биш. Бурхан түүнийг тийшээ хөргүүлсэн. Бас Ишмаилчууд түүнийг хөдөлтөг авсан гэсэн шүү дээ. Йосефийг зарж байхад хэрвээ Йосеф тэр хөдөө бүр далайн ирэг дээр эсвэл бүр хөдөө Жонлам мужийн вандуу тэр өмнө говьч юм уу тэр бүр завхны тэр улаан үүдний хязгаар дээр эсвэл жан тий хаа мэдээ тэр Монголын хил хязгаар очсон тэгээд зарагдаал тэгээ боолчлогдож ин гэж боддоо тэгсэн байсан бол яаж тэр захирагч фараонтай хаантай уулзах хэлээ дээ. Тэгсэн байсан бол яаж тэр улсын захирагч болж чадах хэлээ дээ. Тийм болохоор сайн бодож үзвэл бид нар сайн мэдгүй болохоор ч тэгж байгаа. Яг үнэндээ Йосеф бол Бурханы ард Бурханы модрын тусламжтайгаар Йосефт хүргэгдэж байгаа. Харин тэр нь ах нар байсан учраас тэгэж зарж байгаа нь Исмаилчууд ах нар байсан болохоор Йосеф бидэхгүй байсан юм аа. Йосеф ах нараас бүр гуйсан гэсэн. Исмаилчуудад ах нар нь зарахдаа өөр хот руу тэднийг явуулсан байсан бол энэ бүх агуулгууд боломжгүй байх байсан. Захирагч болно гэдэг нь боломжгүй байх байсан. Харин бүр нийслэл рүү зарчиж байгаа. Египт рүү. Потипар хэрэг аваагүй байсан бол бүр одоо танхай тийм муухай ажил хийдэг аваад за энэ Йосеф гэдэг залуу би танхай болгоно. Ингэсэн байсан бол яах байсан бэ? Гэтэл тийм олон хүмүүс дундаа Египт гэдэг улс чинь маш олон төрлийн хүн байсан байгаа шүү дээ. Тэгсэн чинь Потипар гэдэг захирагч түүнийг хөдөлтөн авсан. Гинтхэн Потипарын дотроос за нэг боол авмаар байна гэсэн сэтгэл төрсөн юм байна. Яагаад ч мэдэхгүй. Тэнд хүчтэй хүмүүс зөндөө байсан байх. Яртай, тийм ажил сайн хүчтэй. Гэхдээ Йосеф ямар хүчтэй байртай байх вүлээ дээ. Харин тэр залуу нэг л мэдэхгүй ингээд нүдэнд орж авмаар санагдсан. Тэгээд за чинь наашир гэдэл гэрийн ажил хийлэгдэг болсон гэсэн. Энэ бүх зүйлийг харахад бурхан цаанаасаа удирдах байгааг харж байна. Хоёрдугаар ишлэлийг харвал эзэн Йосефтэй хамт байсан учраас түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж тэр өөрийн эзэн Египт хүний гэрт сууж байлаа. Түүний эзэн нь эзэн түүнтэй хамт байгааг харж мөн эзэн түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв. Бид нар юунд итгэх хэрэгтэй вэ? Би та бүхэн юунд итгэхээсэй гэж хүсэж байгаа вэ гэвэл бид нар ажил хийнэ. Бас бизнес хийдэг хүн байна. Энд олон хэлбэрээр бид нар амьдарч байгаа шүү дээ. Бас гэр бүлийн харилцаанд бид нар амьдарч байгаа. За гэхдээ
Бурхан надтай хамт байгаа гэдгийг 거기에 돼 있어요. тодорхой харах 이제 무슨 얘기를 제가 цаг ирдэг. 이런 얘기를 하냐면 За би юу ярих гээд ийм ярьж 자, байна гэвэл 요셉은 종으로 Йосеф 팔려났습니다. бол боолоор зарагдсан шүү дээ. 팔려났다는 것 자체가 이제 Боолчлогдохоор зарагдсан гэдэг маань бидний харахад бол боол. Гэхдээ яг үнэндээ энэ бол шүүгчин болно, зарц болно гэсэн үг баггүй юу? Боол зарц гэдэг чинь ямар хэцүү зүйл мэдхүү. Нэрч байхгүй болно. Хөөш гэж дуудуулна. Тэгээ энийг хий, тэрийг хий гэдэг зарагдаг нь тэр чинь боол байхгүй юу? 근데 Йосеф одоо 이 боол болсон. 보디발이 뭘 봤냐면 자, Харин Бодипар 이전에 юу харсан бэ? 요셉 Хоёрдугаар 함께 ишлэлээр 하시고 эзэн Йосефтэй хамт байсан учраас түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж тэр өөрийн эзэн Египт хүний гэрт сууж байлаа. Гурвыг хамтдаа уншицгаая. Гурваа. Түүний эзэн нь эзэн түүнтэй хамт байгаа харж мөн эзэн түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв. Йосеф эзнийхээ хайр инэлтийг хүртэж түүн зарагдсанд тэрээр Йосефийг гэрийнхээ даамал болгон бүх эдүрэнгөө түүнд даатгажээ. 보이게 돼 있어. За энд гурвын сүүлчийн үгэн дээр үзэв гэсэн байна. 이런 Үзэх л болдог. За надад яагаад ингэж харагдахгүй байгаа юм бол гэсэн сэтгэл төрөх үе байдаг баг. Миний та бүхэн баттай хэлж чадах зүйл бол Йосефийн дотор бурхан хамт байсан учраас Йосеф ийм ажил нь бүтэмжтэй, үйлс нь бүтэмжтэй тийм хүн болсон. 2-7 хоногийн өмнө би Гидеоны талаар ярьсан шүү дээ. Гидеон энгийн дайжийг яагаад гэвэл эзэн бурхан түүнтэй хамт байсан учраас Гидеон бол ирэмгий дайчин болсон гэж хэлсэн. Түүний адилаар өнөөдөр Йосеф энд боолоор зарагдсан байна. Харин бурхан Йосефийг бүх ажил үйлсэн бүтэмжтэй хүн байсан гэсэн. Боолоор зарагдаж явсан нь бүтэмжтэй гэж байгаа нь юу гэсэн үг вэ? Энэ одоо 우리가 근데 노예로 팔려가신 분이 있습니다. доромжлоод байгаа мó? 이렇게 생각해 보면 Энэ шоолоод байгаа мó хайши? Биднийг бодвол одоо боолоор зарагдсан хүн байна уу? Байхгүй шүү дээ. Йосефос бүр долоондор байдалд хүрсэн хүн бол энэ сүм дээр сууж байхгүй байх. Та бүхэн зарим нь ингэж би байж дээ. Би Йосефос долоондор хүн. Би Йосефос долоондор байна нөхцөл байдалд орсон байна. Тийм хүн байна уу? За зарим байгаа бах те. 그러면 이제 Үгээр хэлж чадахгүй тийм хэцүү байдалд орсон хүн байгаа л баг. За болж байна. Тэгвэл тийм нөхцөл байдалд орсон тохиолдолд бурхан Йосефийг бүх ажилд үйлсэн бүтэмжтэй болгож өгсөн гэж бурхан өнөөдөр хэлсэн. Дээрээс нь бурхан Йосефтэй хамт байсныг бас хүмүүс үзсэн. Хэн үзсэн? Бодипар үзсэн. 보디발이 그걸 보니까 뭘 했냐면 Бодипар түүнийг үзээд яасан бэ? 요셉이 дөрөв. 그 주인에게 은혜를 Йосеф 베풀어 эзнийхээ хайр ерөөлийг хүртэж түүн зарагдсанд 요셉은 тэрээр 사정 총무를 Йосефийг 섬기고 гэрийнхээ 자기 даамал 자식이 болгон бүх эдгэрнгөө түүнд даатгажээ. 5-ыг хамтдаа уншицгаая. 3 тэрээр Йосефор эд хөрөнгөө харгалзуулснаас хойш эзэн Йосефийн улмаас тэр Египт хүний орон гэрээ ерөөж эзний ерөөл нь түүний гэр болон тариалангийн талбайд байсан бүх эд юмс нь хүртжээ. 말씀하고 있는데 Энэ ишлэл маш чухал зүйлийг бидэнд зааж өгч байна. 하나님이 요셉과 함께 하셨고 Бурхан Йосефтэй хамт байсан. 함께 하심으로 Бас Бурхан Йосефтэй хамт байснаар дамжуулан 왔어요. энэ Бодипар түүнийг харж анзаарсан. Бурхан Йосефтэй хамт байгаа юм байна. Бурхан Йосефтэй хамт байгаа учраас манай гэрт ерөөл хайрлаад байгаа байна. Ерөөл ирээд байгаа байна. За тэгвэл манай гэрийн даамал болгоно гэдэг. Дээрээс нь Йосефт гэрийн бүх ажил үйлсийг хариуцуулсан гэсэн харгалзуулсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл за манай гэрийн бүх эд хөрөнгөө чи харгалзсан. Энэ юу гэсэн үг вэ? Бодипар үнийг бүх гэрийнхээ зүйлийг Йосефт хариуцуулсан гэсэн үг. Намайг цэрэгт орсон үед цэргийн байлдагч байхад манай хамт сурдаг байсан энэ байлдагч цэргүүдтэй сайн мэдээ тараамаар байсан. Тэр
манай хамт зэрэгтэй байсан найзуудаа нэг найзыг би суулж аваад ярьсан. Чи сүмд явдаг уу? Явдаггүй гэсэн. Тэгсэн ч гэсэн дандаа ярьсан. Тэгээд өдөр бүр би сүмийн талаар сайн мэдээ яриндаа гэсэн. Дараа өдөр нь болсон чинь нүдэн юм улаан болсон байлаа. Нүдний өвчин байдаг шүү дээ, нүдний. Үчээснаа чиний нүд чинь яагаад юм улаан байгаа юм? Тэр нь би дээдлийн алхандаа ингээд шууд мэдэгдээд шууд эмнэлэг дээр ингээд хилцсэн чинь төргийн тусламж машин ирээд шууд аваа явсан. За тэгээд хамт эмнэлэг очсон болохоор өөр салаа руу орохоор болсон. Маш харамсалтай байсан. Бурхан минь ээ. Яаж байгаа юм бэ? Би өнөөдөр сайн мэдээ тараа гэж хэлсэн. Тэр хүний явуулчихж байгаа юм уу? Яаж байгаа юм бэ гэд бүр тэгхийг болоод би тамиргууд тийм үе байдаг шүү дээ. Яг сайн мэдээ тараах гэж байхад нөгөө хүнийг нь аваа утас ирээл юм уу дуудлага ирээд за явахаар болчлоо гэвэл тамиргууд дээл тэ. Яа сайхан ярьж ирсэн чинь байхгүй болчлоо гэд. Бурхан минь ээ намайг яагаад байгаа юм бэ гэд жоохон хүчгүй бас. За тэгээд хэдэн хоногийн дараа өөр салаа руу бид нар бас явхаар болсон. Тэжон руу явхаар болсон. Тэжонд очсон чинь шөнийн 1 цаг 30 минут орчим бид нар тэр сургуульд нь хүрсэн. Сургуулийн газар нэг бөглөдөг цаас байсан. Өөрийнхөө тухай. Тэнд би өөрийгөө Бурханы боол гэж Есүс Христийн сайн мэдээ түгээгч гэж өөрийгөө бичсэн. Тэгж яагаад бичсэн бэ гэвэл хин ч харсан мэдчих болохоор. Харин салааны дарга ирсэн ээ. Хөөш, Жугьян байлдагч. Байлдагч Жугьян гэж хариулсан чинь. Ойртож ирсэн ээ. Ойрхон юм антен байсан. Энэ хугардаггүй антен баггүй юу? Энэ онд антенаар хичнээн зогсон хугарахгүй. Та бүхэн тийм антен харж ирсэн байх тий? Машины ард ингээд уурт ингээд залгаатай байдаг. Энэ антеныг барьж агаад толгоороо ингээд тас гэж зогсноо. Чи Бурханы боол юм уу? Тийм ээ, би Бурханы боол байна. Энэ юу гэдэг юм бэ гэж толгоороо саваал. Тэр үе зөхөөс нь одоо энэ бондоогоо гараад ирсэн. Уг нь голын юм дээшээ бондоож гарч ирэхгүй бас тийм. Одоо энэ бондооцсон байгаа. Нэг 10-аад удаа зөхөөсөн санаж байна. Яагаад Бурхан надад ийм зүйл тохиолдуулж байгаа юм бэ? Тийм бодол болж байгаа байхгүй. Тэгээд уурлж яснаа. За маргааш үзье гэж агаад дахиад ирсэн. Тэгээд шинжэнгөө баг унтч чадаагүй. Толгойч үзчихсэн. Бурхан та яагаад ингэж байгаа юм бэ гэл. Дараагийн өглөө ирснээ. Хөөш. Чамайг ирэхээс өмнө нэг ахлагч хийжсэн хүн ирсэн байхгүй юу? Чиний чамайг намайг Есүсийг түлж чадвал чи жинхэнэ зөв хүн байна. Гэхдээ чи тэр чадахгүйгээр явсан. Чи хэрв намайг сайн мэдээ тараагаад итгүүл чадвал чи жинхэнэ Бурханы боол мөн гэж би хүлээн зөвшөөрье заяа. Чи сургаалт суусны дараа үргэлж над дээр ирээд өдөрт 2 цаг өгье. Тэр 2 цаг чи ирээ сайн мэдээ тараа гэсэн. Тэгээ намайг итгүүл чадвал чамайг хүлээн зөвшөөрнө гэсэн. Тэр өдрөөс хойш би өдөр болгон 2 цагаар очиж сайн мэдээ тараасан. 5 дахь өдөртөө намайг сургалтын сууж явах сууж исэн чинь хажууд цонх нүдэд Жугьян наашир гээд. Яасан бэ гэсэн чинь. Би хамд ормооргүй байна. Яаж диваажид орох вэ? Ингэж асуусан. Уг нь өдрийн сургалтын суучаад шөндөө сургалтын ажил хийж агаад өдөр унтчихдаг байхгүй юу. Харин тэр өдрийн унтах цагтаа зүү зүүдэлсэн юм байлээ. Хамд орсон тийм зүү зүүдэлсэн. Тэгээд над дээр хүрэж ирээд өөрөө баг унтаж чадаагүй. Зүүдэндээ дөр там руу орох зүү зүүдлээд тэгээд
сайн мэдээ тараагаад яаж диважинд орох талаар ярьж өгөөч гэсэн. Тэгээ би сайн мэдээ тарааж өгсөн байгаа. Тэрэнд би сайн мэдээ тараасан. Тэрний найз бас нэг хүн байсан. Манай найз зэрэг тэрэнд бас сайн мэдээ тараасан. Ижилхэн салааны, ижилхэн ангийн бас хажуудлын зэрэг байсан. Тэгж уулзах тийм амархан биш шүү дээ. Ямар ч сан тэрнтэй уулзаад сайн мэдээ тараасан чинь салааны дарааг надад чиний хондоо ууж гэсэн нэг өдөр би ахлагч болохоор арх ууж чадахгүй гэж хэлсэн чинь өө манай салаанд ахлагч ирсэн юм. Хажууд байгаа манай найз ч гэсэн хондоо өгсөн чинь би ч гэсэн итгэгч болохоор арх ууж чадахгүй гэж хашгирсан. Манай салаанд сонин хоёр ороод ирчихжээ гэд. Тэгээд тийм юм болсон. Тэгсний дараа Ахмат ах цэргүүдтэй би маш их зодуулсан. Та нар ч яа гинэ салааны дарааг арх өгч ах чинь уухгүй гинэ гэд тэр өдрөө баахан зодуулчаа. Тэгсэн чинь тэрийг хэн харсан бэ гэвэл манай төрөөч харсан. Ахлах төрөөч хараад өөрөө бас сүмд явдаг байсан харин тэрийг хүлэм бусад илчлэхгүйгээр арх уу гэвэл ууждаг байсан. Тэг хамаагүй амьдэрсэн. Харин эднийг хараад та нар ч арай өөр юм аа гэд надад сайн мэдээ тарааж өгөөч гэсэн болохоор бас сайн мэдээ тарааж өгсөн. Ахлах төрөөч сайн мэдээ тараагаад аврал авсан. Ахлах төрөөч аврал авсан чинь маш сайхан болсон. Ямар нэгэн одоо хэцүү ажил байвал бид нарыг тэндээс гаргаад тэгээд зодуулахаар юм байсан байвал бид нарыг тэндээс аварч өгөөл. Тэгээд тэгэж бид нарт их тус болсон. Тэгээд манай ахлах төрөөч юу ярьж ирсэн бэ гэвэл манай салаа би болсноос хойш манай холбооны сургалтанд 1-р байранд орсон. Би 1-р байранд орж ирсэн аахгүй. Энэ хичээл сайн ийм итгэгч хүнийг бол илүү сургах хэрэгтэй. Тэгээд 2-7 хоногийн турш тусдаа нэг сургалтанд орох тийм маршрут байсан. Тийшээгээ оруулна. Намайг явуулах гэж миний Ахмат гишүүнийг бас хамтдан ингээд холбож байгаа л явуулсан. Тэгээд манай уг нь төгсөх гэж байгаа зэрэгээс халагдах гэж байгаа энэ Ахмадыг нэг дуудсан байгаа. Би одоо удахгүй халахдах гад чинь манай салаанд бас нэг хүн асарч байсан. Тэгээ бүх гишүүд тэгээд шороонд игээд хоригдсон. Харин би ганцаараа тэгээд үлдсэн. Тэгээд халахдах гэвэл хин нэгнийг сургаж би халагдаж чадна. Чи ямар шашинтай юм? Би Христ шашинтай. Би ахлагч хүн байна гэсэн. Ахлагчаа тэгвэл яаж би гэм нүглээс аврагдах вэ гэж асууж байгаа байхгүй юу? Аллилуйя гэж. Баяр маш сайхан мэдээ байсан. Бид нар гэм нүглийг гэм бурууг угааж өгөх гэж ингэж ирсэн хүн шүү дээ. Тэр шууд тэрийг асуусан болохоор баярлсан. Харин шууд ярьж өгч болохгүй. Жаахан байлгаж агаад ярьж өгөх хэрэгтэй. Тэгжээч тэр хүн хүлээж авдаг. Цаастай 5 хоногийн турш ингэж сургалт. Би бас сураад тэр бас надаас ингэ сайн мэдээ сонсоод ингэж солилцоо хийсэн. Тэгээд аврал авсан байгаа. Тэр хүн аврал авсны дараа бүх хүмүүс ингэ цуглуулж байгаа. Энэ хүн одоо байлдагч ч гэсэн энэ нийгэм дээр ахлагчаар ажиллаж байсан хүн шүү. Энэ үсэн сайн мэдээ сонсвол та нараа гэм нүглээс аврагдаж чадна гэдэг. Өдөр бүр тэнд семинар хийсэн. Тэгээд маш гоё байсан. Цэргийн алан таашхад маш гоё байсан. Ягаад гэвэл сайн мэдээ тарааж байсан чинь энэ хүн одоо амралтаар гараад нэг өдөр би халахдахынхаа өмнөх өдөр тэр түүнтэй уулзахаар байсан. Эзэн халахдах вэ гэсэн чинь 1 сарын 12-нд ингээ халагдана гинэ. Тэгээд тэр өдөр би амралтаар гарна. Тэр үед шөлөө аваад гарна. Шөлөө аваа гарахдаа Дээжон нөхрөлийн цуглааны баазад уулзсан. Би төрүүлж ингээ гарсан. Тэгээд нөхрөлийн цуглааны ингээ хүлээж байсан.
Тэгээд өдрийн цагаар ингээд группээр ингээд ярилцлага хийжсэн чинь нэг ээж 그래가지고 그 친구가 миний хаалганы нэг тогшоод 교회 тэгээд тэр ирсэн байсан. 우리 түүнтэй ингээд 전주교회 сайн мэдээ тарааж өгөөд манай 전주순тэй холбогдсон байна. 지금 이제 목사님 할렐루야. Одоо тэр пастор болсон. 하지만 그래도 좀 알아, 목사님이 있죠. 근데 이제 이를 생각해 보면 너무 Тийм 감사하잖아요. мундаг пастор биш ч гэсэн ямар ч сан пастор 어떻게 байсан. 보면 Сайн бодож үзвэл тэр талархуу штэ биз дээ тийм. Яг 그래서 л 무슨 얘기를 좀 하고 гайхамшиг гэж хэлэхээр тийм зүйл. 우리 마음이 Би юу ярмаар байна вэ гэвэл 지어지면 하나님 бидний сэтгэл дотор 함께 하시는 걸 тодорхой тийм 다 내세요. бурханы бидэнтэй хамт байгаа гэдэгт итгэж чадвал бурхан бидний дотор ажиллаа хийдэг. 서대문 교회 지금 이제 Намайг Содемун сүмд байхад одоогийн Гангбук сүмд байхад ажиллаж байхдаа нэг итгэгч аврал авсан байхгүй юу? Энэ итгэгч Америк руу явсан. Америкт нэг үнэтэй хөрөм хийгээд амьдарч байлаа. Харин ямар ажил хийдэг байсан бэ гэвэл ус хиймэл ус хийдэг тийм компани байсан. За тэгээд нэг өдөр захиралтаа сайн мэдээ тараасан гэдэг. Захирал нь аврал авсан чинь үнэхээр сэтгэл талархууштай байсан. Уг нь бол зүгээр компани ажилтан байсан. Нэг өдөр л нэг өдөр тэгээ аврал авсан дараа тэр ажилчныг менежер болсон. Менежер болсон болохоор аврагдсан итгэгч хүн штэ. Итгэгч хүн менежер болсон учраас одлын ажилтнуудаа сайн мэдээ тарааж эхэлсэн. Уг нь бол юу ч биш залуу байсан чинь түүний сэтгэл сайн мэдээг хүлээж аваад аврал авсан чинь аврал авсны ачаар тэгээд харгалзагч болоод менежер болоод тэр үйлдвэрийг ингээд харгалзаж явдаг болсон. Одоо харвал ахлах итгэгч болсон байгаа. Маш залуухан итгэгч болсон. Одоо бол 50 орцсон л да. Юу вэ гэвэл сайн мэдээ дотор хүч чадал нь бас байдаг гэсэн үг. Тэр хүн ямар их боловсралтай вэ? Ямар их одоо юм зөвлөсөн бэ? Мөнгөтэй вэ? Тэр нь чухал биш. Йосефийг ч гэсэн хараарай. Йосеф боол боловч бурхан хамт байгаа учраас Йосефийн бүх ажил үйлс нь бүтэмжтэй байсан гэж байна. Бас бурхан түүнтэй хамт байгааг хажууд байсан хүн ч гэсэн харж чадхаар л байсан гэсэн үг. Бидний сэтгэл бас тийм байх ёстой. Бурхан аваа та бидэнтэй хамт байгаа гэдгийг бидний эргэн тойрон хүмүүс харж чадхаар болгож өгөөрэй. Манай эхнэр ч гэсэн харж чаддаг болгож өгөөч. Манай нөхөр харж чаддаг болгож өгөөч. Манай ажлын хамт олон хардаг болгож өгөөч. Бас миний найзууд ч гэсэн харахад хүргэж өгөөч. Ингэж залбирч яасан уу? Залбирч байгаа юм шүү дээ. Ингэж залбираарэ. Бас Йосеф гэдэг хүн бол Йосеф тухайн үед залуу хүн байсан. Тэр гүн тунгаан боддог хүн байсан гэж байгаа. Нэг удаа Паулус пастор ингэсэн. Йосефт 12 Йосефийн 12 ах дүүс байсан. Ах дүүсүүд нарын хооронд ээж байхгүй хүн бол ганцхан Йосеф байсан гэж байгаа. Беньямин ч гэсэн байхгүй байсан шүү дээ. Харин пастор юу гэсэн бэ гэвэл Беньямин байгаагүй л дээ. Харин Беньямин бол анх төрхөөс ахуулаад ээжгүй өссөн учраас хэн ээж гэдгийг мэдэхгүй. Тийм болохоор Рахел яг жинхэнэ ээж нь шүү дээ. Харин Леаг ээж гэж бодсон байх. Яг тэгвэл санаа дотроо, дурсамжин дотроо Рахел бол дөрүүлээ нас орсон. Леа харин өсгцэн шүү дээ. Тэгээд Леаг ээжээ гэд амьдарч ирсэн болохоос одоо хойд ээж вэ нүгүй юу гэдгийг нэг одоо тэгэж захтар үзэхгүй шүү дээ тийм. Харин Йосеф болохоор мэдчихсэн.
모르겠지만 Түүний ээж нас ороход хэдэн настай байсныг мэдэхгүй ч 5 нас байсан уу 7 нас байсан уу. Харин нэг өдөр харахад өөрийн ээж нь дүүгийн төрүүлж байгаад нас 다른 гарсан. 형제들은 다 어머니가 Тэгээд 있으니까 Йосефт л ингээд ээж байхгүй байсан. Бус ах дүүснэр нь ээж байсан. 어머니가 없다는 것은 굉장히 Тэгэхээр 이제 ээжгүй байна гэдэг нь 안 좋은 거잖아요. ихгүй өснө гэдэг бол маш муухай зүйл шүү дээ. Харин энэ муу зүйл эсрэгээрээ Йосефт бол Бурханаас асууж зэгдэг, Бурханаас гуйдаг, Бурханыг хайж олж чаддаг, тийм ивэл авч чадах завшаан гэсэн. Бурханаас асууж чадна, лавлж чадна, Бурхантай нөхөрлөж чадах тийм ерөөл байсан гэж бас хэлжсэн. Энийг зөвөр ойлгох хэрэгтэй. Буруугаар ойлговол за тэгвэл миний эцэг их бас урдан нас орох хэрэгтэй юм уу? Ийм юм ярьж байгаа юм шиг. Тавхан зөвөр ойлгосоо гэж хүсэж байна. ойлгож байна уу? 어떤 면에 안 좋은 조건인 것 같은데 Нэг талаас харахад энэ бол муу болцол шиг харагдаж байна. 보통 사람과 다른 마음을 가지고 Харин 있었어요. Йосеф бол жирийн хүмүүсээс өөр сэтгэхүйтэй байсан. Ямар сэтгэхүй вэ? Харъя. 6절 주인이 그 소리를 속도를 알려 시키게 요셉은 임하고 자기 식료에는 간섭하지 아니하였더라. 요셉은 용모가 Тэрээр 준다고 Йосеф 7절 6 дугаар эшлэл. Тэрээр Йосефийн гарт бүхий дөрөнгөө даадгаад өөрийн идэх хоолноос бусад зүйлийг мэдхэ болжээ. Йосеф чирэг сайхан биедээ үсгэлэнтэй сайхан ир байлаа. Түүнээс хойш эзнийхэн эхнэр Йосефийг харцаараа өдөж навтай унтаач шимэнгүй. Йосеф татгалзаж эзнийхээ эхнэрт миний эзэн гэрийн доторх бүх ид хөрөнгийг мэддэггүй. Бүгдийг нь надад даатгсан учраас энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юу ч надад хариглаагүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж бурхандаа нүгэл үйлдэх билээ гэсэн. Йосефийн сэтгэхүүн талаар ярьж бодож үзвэл 죄의 유혹을 받았어요. Йосеф гэм нүглийн 그 이제 уруу таталт авсан. 부모가 이 요셉을 향하여서 гэрийн эзний эхнэр түүнлөө харцаа тогтоож ирсэн гэсэн. 요셉이 너무 마음에 드는 거예요. Энэ гэрийн эзний эхнэрийн нүдэнд Йосеф маш таалагдаад байсан. 그렇지만 Уучлаарай. Энэ эзний өдрийн их цуглаан дээр ийм юм ярих жоохон муухай санагдаж магадгүй. Харин ямар ч гэсэн энэ Библиэлд байгаа юм чинь яри. Йосеф маш үзлэнтэй байсан гэж гарч байна. Маш хөөрхөн юм шиг байсан. Тийм ээ? Чирэг сайхан биетэй, сайхан ир байлаа гэж. болохоор Бодипарын эхнэр надтай унтаач гэж Йосеф руу дайрсныг харвал яалтчгүй Йосеф үзлэнтэй сайхан ир байсан бололтой. Йосеф Бодипарын эхнэр хүртэл Йосеф тэгж харцаараа өдөж тий Йосеф гэд араас нь гүйсэн байж таа. 우리 여기 형제님들이 안 계셔서 하는 말이 Энд ах дүүс нар байхгүй учраас би ингэж хэлж байна. 누가 Ирчүүд бол 당신을 좋아해? хэн нэгэн 나 좋아해? чам сайн гэвэл надад сайн уу? Өө за. 남자들이 ингэдэг. 남자들이 Ирчүүд байхгүй учраас би ингэж хэлж байна. Эрэгтэйчүүд нь амархан гээл 뭔 소리 уруу 하는 татагдчихдаг. 거예요? Эмэгтэйчүүд нь ингээд юу яриад байгаа юм бэ? Би 여자 хорим хийцэн. Эмэгтэйчүүд ингээд татгалцдаг 나 гэвэл 좋아해? эрэгтэйчүүд нь 그럼 өө надад сайн юм уу? 좋아 좋아 Өө за. Тэгээ. 막 이렇게 뭐 당기들이 오는데 Зарим ингээд сайн дурын ажил хийх гээд нэг жил ирдэг. 나 Ирэхээр 당신 좋아해. Африк охтууд 사랑해. 그럼 ингэдэг дайраад надад чам сайн, чам хайртай гэж. 이럴 뿐이야 바로 Тэгэхээр бид нар чинь надад сайн юм уу? Надад хорим хийх үү гэждэг. 뭔 소리를 Пастора 해. би хорим хийж болох уу гэд асуухаар ирдэг сайн дурын ажилчид байгаа. 그러면 Чи ч юу яриад байгаа бэ гэд. 말리는 Тийм юм 시간이 болж үзгээд түүнийг болиулахад маш их цаг ордог. 날 좋아한다는데 Надад сайн гинэ. 좋아하면 아무나 Чамд сайн гэвэл хамаагүй хүнтэй бүгдэндээ нь хорим хийх үү? Хорим хийх хийн гэдэг чинь маш том зүйл гээд түүний болиулах гэж маш их цаг ордог 무슨 байна. 얘기냐면 이 Юу 요셉이 ярих гээд байна гэвэл 유혹을 энэ 받았을 Йосеф 때 гэм нүглийн уруу таталт авсан цагт 쉽게 유혹에 빠질 수 있는데 магадгүй амархан тэр уруу таталтанд орж болохоор байсан.
내가 Харин юу ярьсан бэ гэвэл 악을 행하여 하나님 би 앞에 хэрхэн ийм их нүгэл хийх вүлээ? 이제 하나님이 더 크니까 Бурхан 하나님이 сэтгэлд 더 илүү том 크니까 байсан 그 учраас 죄의 유혹이 안 гим 된 거야. гим нүгэл үйлдэх тийм уруу 그럼 왜 таталт 사람들이 쉽게 죄 속에 орохгүй гэсэн. 빠지느냐? Яагаад хүмүүс нүглийн уруу таталтанд амархан орчдөг вэ гэвэл 마음 안에 하나님이 хүн 안 гүнзгий боддоггүй 내 마음에 сэтгэл дотор 하나님이 бурхан том 커지면 биш учраас сэтгэл дотор бурхан том биш 무엇으로 том байсан бол 상당하리. залуу хүн 주의 말씀을 нүглээ 내 마음에 яаж 두어 татгалзаж чадах вүлээ? 상당할 것이다. Бурханы үгийг зүрхэндээ тунхааснаар татгалзнаа гэсэн байна. Хүн яаж нүглийг дийлэх вүлээ? 사람을 끌고 가거든. Гим нүгэл хүнийг чирж явбал 그는 그대로 нүглийг чирсэн зүг хүн чирэгдээд явдаг гэж хэлсэн. 그러면 어떻게 보면 그 죄의 유혹을 Тэгвэл 이긴다는 게 бид нар 쉽지 гим нүглийн 않은데 уруу таталтыг дийлнэ 이 гэдэг бол 요셉은 маш хэцүү. 깊은 사고를 Харин Йосеф 그 гүнзгий 마음 안에 тухай бодсон. 하나님을 크게 Бас түүний зүрх сэтгэл дотор бурханыг томоор бодож том зай эжилж исэн учраас Бодипарын эхнэрийн уруу таталтанд ч тэр хөдөлж тий эргэлзээгүй би түүнтэй хамт байхч ирэхгүй гээд тэр байрнаасаа зогтон гараад явчихсан гэсэн. Би бас бодож үзвэл би яаж гим нүглийн уруу таталтыг дийлж чадсан болоо? Би яаж гим нүглийг дийлсэн бол? Үнэхээр миний хүч биш байсан. 하나님과 가까이 했을 뿐이야. Би ердөө л бурхантай ойр байсан төдий. Би бурханы үгийг зүрх сэтгэлдээ тээсэн төдий боловч тэр нь намайг гим нүглээс хамгаалсан юм байна. Намайг тэр нь итгэлийн амьдралаар амьдрахад барьж өгсөн юм байна. Сахиж өгсөн юм байна гэсэн сэтгэл төрж байна. Сайн ойлгож байна уу? Цаашаа уншиг. Тэр эмэгтэй өдөр бүр Йосефийг гуйсаар байсан боловч Йосеф үгийг нь сонссонгүй. Түүнтэй унтсан ч үгүй, түүнтэй хамт байсан ч үгүй. Нэгэн өдөр Йосефийг ажиллаа хийхээр гэрт нь ороход гэрхнээс нэг ч хүн тэнд байсангүй. Тэр эмэгтэй түүний хувцснаас шангааж гатаа унтаач гэсэнд Йосеф түүний гарт хувцсаа орхиод гадагш зүхтэн гарав. Энэ эмэгтэй ганцхан удаа хийсэн биш. За үгүй гэсэн бол заац боли гэд ингээ болчих хэвчтэй штэ. Харин өдөр болгон Йосеф дээр ингээд гараа даллаа, харцаараа өдөр бүр гэж гарч байна. 요셉이 아예 그걸 피했고 거절했고 Харин Йосеф бүр тэрнээсээ татгалзаал хамт байхаач байсан. Нэг өдөр ажиллаа хийхээр очисон чинь энэ эмэгтэй төлөвлөсөн зүйл. 오늘 뭐 해? Чи өнөөдөр юу хийх вэ? За өнөөдөр гэрийн урдах талбайг шүүрдээл цэвэрлэгээ хийнэ. За цэвэрлэгээ хийхгүй байсан ч болон заяа. Чи гадагшаа гараад тарилгын талбайд очиод чи өвс зулгаач. Өмнө нь зулгаасан штэ. Дахиад гарсан. Дахиад зулгаа. За зүсгээл. Гадагшаа зарц нарыг хөөц. За бүгдийг гэрээсээ хөөц гаргаад гадагш ажил хийлгэхээр гаргацсан. Тэгээд хувцас ч гэсэн юм балиар хувцас байдсан штэ. Юм бараг шалдан шахуу тийм хувцас өмсөд Йосефийг ирэхэд нэг барьцсан. Йосеф хоёрлох наал үлдлээ. Чи бид хоёр л энд байна. Надтай унтаач. Би чамаас гойж байна. Ингээд уруу татчихсан. Нэг талаас харвал ямар уруу татхад амархан тийм нөхцөл байдал бай тээ. Харин тэр Йосеф яг хувцас ингээд таачаад энэ хувцас аав гэд Йосеф зогтчихсан гэсэн. 잘했지요. Сайн хийсэн байгаа цтай. 근데 만약에 그 옷을 Гэтэ хэрвээ тэр Йосеф хувцас тавилгүйгээр явсан байсан бол энэ эмэгтэйдээ бүр хувцаснаас нь чангаацсан байсан юм чинь унтахаас өөр аргагүй болно шүү дээ. Харин тэр Йосеф чи хувцсыг минь барьчихуу. За тэгвэл энийг барьж гээд хувцас тааж чаяад зогтчихсан. Харин Йосефийн өмсөжсэн хувцас нэг тогтооцсон нэг хувцас байгаа. Өөрт нь аавтайгаа хамт амьдардаг байхдаа бол өнгөнгийн тийм сайхан хувцас өмссөн байсан. Харин ах нар нь атаархаад
түүнийг нь одоо нөхрөө нь ингээд хийж түүнийг зарах гээд тэгээд тэр хувцсын уурч хаяал тэр хөнгөнгийн хувцсын ямааны тэр хоньны цусыг түрхээл аав дээр наачж өгөөд аава Йосеф ингээд гөрөөсийн энэ саварт ингээд бүх биеийг ингээд муухай бол цус гараал ингээд алга болцоо. Йосеф өгчлээ гэд аав нь тэр хувцсыг өгөөд тэгээд Йосефийг Египт рүү зарцсан байхгүй юу? Харин Йосеф Египтэд очоод зарцсан хувцас авч өмссөн. Боолын хувцас өмссөн. Боолын хувцсыг өмссөн гэдэг маань боол болохоор тэр хувцсыг өмссөн байгаа шүү дээ. Харин тэр хувцсыг энэ ихнэр гэрийн эзний ихнэр гараа чангааж барьсан байна. За тэгвэл энэ хувцсыг зуурсан байвал яг уу энэ ихнэртэй нь унтах ёстой. Энэ зуурсан байсан дээрөө эсвэл тайлаад хайцсан дээрөө. Тайлаад хайчвал унтахгүй байна. Байрсан байвал тэрдээ унтах ёстой. Энэ хувцаа барьчаал тэр хувцснаас олоо бүр зовоол бай тавихгүй гэж бөө юм болдог шүү дээ. Зовоол, шаналлал, уйлал. Ийсэн байж магадгүй. Харин яг үнэндээ тэр хувцас бол зүгээр л хаяхад болдог хувцас гэсэн үг. Зүгээр л хайвал бол. Энд энэ михтэй хувьсийгээл уйлал тэ бөө юм болоод өөе та нар гадаа байгаа та нар бүгдээрээ ороод ир гэд та нар энэ хувцсыг харж гин үү гэд. Үн наач Йосефийн хувцс байна шүү дээ. Тийм. Манай эзэн еврей залуу авчирснаа намайг хүчнтэх гэж байлаа. Та нар харж гин үү? Намайг харширсан чинь орилсон чинь энэ хувцсыг хайчаал зугтцсан. Жүжиглдэг. Хамгийн сайн жүжигчин бол энэ Бодипарын эхнэр. Нулимс гарахгүй байсан боловч нулимс гойжуулаад ямар муухай юм бэ гэд. Тэр намайг хүчтэй хичээсэн. гэд. 이런 나쁜 Энэ муу золигчин гэд. 아니 추모를 덮가달라 이런 Яаж гэрийн эзний эхнэрийг хүчтэх гэдэг байна. Шүмө хөгийн амтан новш гэд. Түүнийг өшөглөөл тэгээд хүлээл барьчихсан байсан. Тэгээ байж ээжсэн Бодипар гэрийн эзэн ороод ирсэн. 이런 게 있으니까 Ингээ байжсэн чинь. 왜 Яасан бэ? 왜 그러게 Йоос. 옷좀 뭐라 Мэдчихнөө энэ хувцсыг харалтаа. 요새 옷 아니야? Наач Йосефийн хувцс шүү дээ. Тийм Йосефийн хувцс л та. 당신이 내려온 Чиний дагуулж ирсэн еврей хүн чинь намайг хүчтэйгчээсэн шүү. 하니까 어디 봐. Тэгсэн чинь Бодипар энэ муу золиг. 그러면서 이제 요셉을 잡아가지고 Тэгээд Йосефийг барьж аваад шоронд хийдэг. 그래 아내의 말을 믿으니. Эхнэрийн үгэнд итгэсэн учраас. 그래 이제 결국 요셉이 이제 감옥에 Эцэст 들어가는데 нь Йосеф шоронд руу ордог байна. Надад ямар сэтгэл төрсөн бэ 요셉이 гэвэл 얼마든지 Йосеф хичнээн 보디발 앞에 Бодипарын өмнө 제 말 한마디만 들어주시. миний үгийг ганцхан удаа сонсооч. 난 아닙니다. Би биш. 난 정당합니다. Би буруугүй. 그렇게 얼마든지 ингэж хичнээн штэ өөрийгөө өмөөрөөд бас хашраал 이렇게 이제 죄를 ингэж 쓰고 들어갈 때 뭐라고 хилдүүлэл шоронд ороход юу гэж хэлдэг вэ гэвэл 나죄안 지었는데 би гин буруугүй намайг 그지? шоронд руу оруулах гад байна гэд энэ юу гэдэг вэ гэвэл 요 말을 이제 쓰는데 солонгосоор 환장하다 гэдэг. 미칠 일이잖아요. 그걸 солиорох шахна гэж. 지어서 들어가도 Бараг солиорох шахна 감옥에 гэжтэй 가고 싶은 사람 있습니까? Хин гэмтэй болоод шоронд ормоор байгаа юу? 죄는 지가 지어놓고 Байхгүй шүү дээ 그걸 тийм. 나보고 өөрөө 지어서 지금 막 нүгэл 들어가는 хийчихэд 거야. шудраг усаар 근데 ингээд 이 요셉이 хистүүлээл гэм нүгэлтэй болоо шоронд орохоор болох гээд байгаа учраас
бүр солиорох шахантай. 왜 나를 감옥에 보내십니까? Харин Йосеф ч чимээгүй 그게 байлаа. 어떻게 보면 Бурхан яагаад ийм зүйл өгнө вэ? 진짜 Яагаад ийм зүйл тохиолдуулна вэ? үнэхээр толгооны таг нээгдэн гэж үг байдаг. Уур нь ингээд толгооноос уур гардаг штэ. 그죠? Уур хүрнэ. 그건 안 당해보죠. Солонгосчууд ингээд маш уур хүрэхээр толгооны таг нь онгоодог гэж ярьдаг. 사람 미치게 한다. Бүр солиоруулт гэж бас ярьдаг. 이게 말이냐? Ийм зүйл тохиолдвол яг тэгнэ эцтэй тийм ээ. Яаж ийм зүйл байж болдго юм бэ? Би ямар гин буруу хийсэн ба штэ. Буруу хийсэн бол би шоронд орвол таар. Харин нэг ч буруу хийгээгүй байгаа намайг шоронд хийнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Ямар галзуурмаар хэрэг вэ гэдэг. Бүр хашгираад бүр хоолын сүйдэл орилол би буруугүй штэ гэд хашгирсан ч хашгирч таарах байсан. Харин Йосеф бол тэгээгүй. Дуугүй. Яагаад дуугүй байсан бэ? Есүсийн сүудэр учраас. Хамтдаа Исая номын 53-ыг харцгаая. 이사야 53장 Исая 53. 6절부터 읽겠습니다. 우리는 다양한 6 53-ийн 6 дугаар эшлэл. Бид бүгдээрээ хань мэд төөрч хүн бүр өөрийн замаар явав. Харин эзэн бидний гмийг бүгдийг нь түүнд тохов. 7-8-ыг хамтдаа уншиг. 3. Тэр тамлагдсан, зовлсон боловч амаа нээсэнгүй. Аллагтахаар хөдлөгдөх хурах шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хон шиг тэр амаа нээсэнгүй. Хавчлаг шүүх түүнийг аваад явлаа. Хэн түүний үр удмын тухай бодох вэ? Тэр миний ард түмний нүглийн төлөө зохигдож амьдын газраас таслагдсан. За энэ ишлэлээр байгаа хүн бол тэр гэдэг нь Есүсийг хэлж байгаа. Яг адилхан Йосеф шиг амаа нээсэнгүй. Чимээгүй л байсан. Яг л Есүс арт бүх олон түмний гим нүглийг үүрээд загалмай цовлогдохдоо амаа нээсэнгүй хяргагчийн өмнө дуугарахгүй хон шиг л байсан шиг. Йосеф ч гэсэн дуугарахгүй хон шиг л байсан. Ягаад? Есүсийн сүудэр учраас. Йосеф энэ эмэгтэйгийн хэлсэн үг шиг тийм хүчрхийллийн гим нүгэл хийсэн юм шиг л дуугүй шоронд орчиж байгаа. Энэ чинь Йосеф яг л бурхан Йосефтэй чи шоронд орч бай гэж хэлсэн мэт болсон гэсэн үг. Дуулал номдэр бурхан Йосефийг шоронд лийлгээж түүнийг шоронд хоригдуулж гинжээр гинжлүүлсэн нь бурханы цаг ирэх хүртэл бурханы цаг хугацаанд байхын тулд түүнийг шорондоо хориулж дараа нь түүнийг суллажээ гэсэн байгаа. Энэ ишлэлээр байгаа ч юм шиг бурхан түүнийг шоронд руу оруулсан байна. Тийм байхад орохгүй гэж ашиграал бүр тийчлээл би бишээ гэж би тэгээгүй гэд би бол тэгж чаддаг тэгдэг хүн. Гэтэл нэг өдөр бурхан надад ингэж хэлэх мэт байсан. Би чамайг тэр газарт тавьсан шүү. Бурхан намайг зовлонд унгаасан бол би зовхоос өөр яах вэ? Зовсон ч гэсэн яг л Паул шоронд хожигдсан боловч шорон дотор магтаалын дуу дуулсан гэж байгаа штэ. Тэгсэн шиг за бурхан минь ээ би хэцүү байсан ч гэсэн магтан дуулнаа. Би таныг магтаж байна. Нэг өдөр надад маш хэцүү зүйл тулгарсан. Ойлгох ёстой байсан. Харин магтаалын дуу дуулж үтсэн. Ойлангаа дуулсан. Нулимс бол гараал байсан. Харин магтаалын дуу дуулж бурханы алдаршуулсан байна. Эргээд Эхлэл 39 руугээ оръё. Эхлэл 39 21 дэх эшлэл.
Эзэн Йосефтэй хамт байж түүнд хайр инэрлийг үзүүлж шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртдээжээ. Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Йосефийн гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгон Йосефт хариуцлагатай байв. 23-ийг хамт уншия. 3 Шоронгийн харгалзагч нь Йосеф даатгсан бүхнээ хяндаггүй байлаа. Учир нь эзэн Йосефтэй хамт байж түүний хийсэн бүхнийг бүдэмжтэй болгожээ. 감옥 안에 가 있는데 자. 하나님은 형통하다. Бурхан шоронд орцсон байгаа хүнийг ажил нь бүдэмжтэй байсан гэж байна. Бид нар ямар вэ? Шоронд ороогүй хэрнээ би бүдэмжтэй биш ээ гэдэг штеп. Юу гэсэн үг гэвэл миний нөхцөл байдал ямар байгаа тэрнтэй хамааралтайгаар бүдэмжтэй бүдэмжгүй нь биш. Бурхан бид Йосеф хамт байсан учраас Йосефийн бүх ажил үйлс бүдэмжтэй гэж байна. Бас Бурхан түүнийг захирагч болох төлөвлөгөөтэй байсан. Харин шоронд орохгүйгээр л бол захирагч болох боломжгүй учраас байхгүй гэмийг ч гэсэн байгаа болгоод байдаг болгоод шоронд руу оруулчихж байгаа зү. Йосеф гэм хийсэн болоод шоронд орсон биш. Түүнийг захирагч болгомоор байгаа учраас байхгүй гэмийг ч байдаг болгоцсон. Тэгж Йосефийг шоронд руу хийчихсэн байна. Харин Бурхан Йосефийг бүдэмжтэй хүн болгожээ гэсэн. Тэгээ бүхнийг бүдэмжтэй гэсэн. Амен. Амен. Энэ бүх зүйл бүдэмжтэй гэсэн үг. Бидний нүдээр харахад бүдэмжгүй байж магадгүй. Харин Бурханы нүдээр харвал бүдэмжтэй. Яагаад гэвэл Бурханы захирагч болох тэр хөтөлбөр Бурханы захирагч болох тэр төлөвлөгөөний дотор бүдэмжтэй явагдсаар л байна. Энэ төлөвлөгөөний дотор байгаагүй байсан бол яаж фараоны зүүдийн тайллыг хэлж чадах вэ? Шоронд байсны ачаар тэр шоронд хамт хоригдсан ахлах сүнчийн зүүдийг тайлсан. Зүүдлээд фараон бас зүүдлээд хинч фараоны зүүдийг тайлж чадаагүй байхад Йосеф түүний зүүдийг тайлж чадаад түүний ачаар Йосеф захирагч болж түүний хүү төрүүлсэн. Хорим хийгээд хүү төрүүлэхэд түүний нэрийг Манасе гэж нэрлэж байгаа. Манасе гэдэг нэр нь Бурхан манай гэр доторх бүх зовлон тарчлалыг мартуулжээ гэдэг мартуулсан гэсэн утгатай. Бурхан намайг шорон дотор оруулсан ч гэсэн намайг зарсан ч гэсэн ахнаар биш Бурхан байжээ. Намайг хистүүлээд бүр хүчрхийллийн гэмнүгээл ингээд хистүүлэх нь бас тэр Потифарын эхнэр байгаагүй Бурхан байжээ. Энэ бүх тарчлал зовлонгийн уур хилэн өшөө авалт цас тайлах мэт хайсан. Энэ цас чинь хизээ хайлах юм болоо гэтэл нэг өдөр унтаас ирэхэд цас хайлчихсан байдаг штэ. Тэрэн шиг бидний зүрх сэтгэл дотор байсан зовлонтой сэтгэл, тарчилсан сэтгэл, шаналл, гүнийг бүх зүйл Бурханы сэтгэлтэй холбогдоход цас хайлах мэт хайлдаг шиг тайлагддаг гэсэн үг. Бурхан бидний зүрх сэтгэлд яг тийм ерөөлийг өгөхийг хүсэж байна гэсэн сэтгэл төрж байна. Та бүхэн ч гэсэн би бүдэмжтэй хүн биш ээ гэх биш. Ямар хүн гинэ? Би бол бүх зүйл бүдэмжтэй хүн байна. Ойлгосноо? Шорон зарц болчлоо. Одоо ийм зүйл ердөөсөө хамаа байхгүй. Бурхан Йосефтэй хамт байсан учраас ямар ч нөхцөл байдал байсан бүх зүйл бүдэмжтэй байжээ гэж байна. Бид нар аврал авсан хүмүүс. Бурхан тэгвэл бид нартай хамт байгаа. Зөвхт хүмүүстэй Бурхан дэрэгдээ хамт байгаа гэсэн. Тийм учраас Бурхан бид нартай хамт байгаа, бүдэмжтэй болгосон гэсний хүмүүст үзэгдүүлэхийг хүсэж байгаа. Тийм учраас Бурхан та бүхэнтэй хамт байгааг биеэрээ туршиж мэдэрцгээгээсэй. Бас энэ цагаан сарын үеэр гэр бүлийнхтэйгээ уулзаад чи Есүст итэг, чи энэ Библийг уншиж заяо. Ингэж хүмүүс рүү дайрах биш. Бурханы ивэл авч ярих юм бол Бурхан надад миний амьдралд ингэж тусалж байсан. Бурхан надад ийм сайхан амар амгалан өгсөн гэд ярил. Харин үндснүүд миний сайн мэдээг сонсмогц надад өргөх болно гэж Бурхан хэлсэн. Бурхан биднийг бас элбэг дэлбэг болгож өгнө. Төрөнгөөрөө элбэг дэлбэгч биш. Миний сэтгэл Бурханы үг байгаадаа сэтгэл амар амгалан элбэг дэлбэг байж болно. Сонсмогц яг уу
Миний байдал ямар байсан хамаагүй сэтгэл баян байвал болно. Сэтгэлээсээ ялагдчих юм бол ялагдана гэсэн. Харин сэтгэлээсээ ялчих юм бол дийлнэ. Сэтгэл нь баян байвал болно гэсэн үг. Бид нэр нөхцөл байдал хичнээн ядуу байсан ч хамаагүй сэтгэл нь баян байх ёстой. Тийм ерөөлтэй элбэг дэлбэг бүх зүйлээр баян тийм цагаан сар амралт байгаасаа гэж хүсэж байна.